Яагаад гэмт хэргийн цагаан ном гэдэг ийм судалгаач юм шиг тоо баримт статистик юм шиг ажлыг хийсэн бэ гэдэг би одоо товчхон тайлбарлая. Энэ дэлхийн улс орн болгон байдал ямар байна вэ гэдгээ судалж иж ажил хэрэгээ явуулдаг. Тэгээд энгийнээр хэлэх юм бол цаг агаарын үетэйгээ сонсоод дулаалах уу, хөнгөлөх үү, шүхрээ авах уу гэдгийг шийдээд гардагтай яг адилхан. Монгол улсад дэлхийн аль ч улс манай улсад гэмт хэргийн байдал ямар байна вэ гэдгээ тодорхойлж байгаа. Тэгээд одоо хүн хүч, цагдаагийнхаа хүчийг нэмэх үү, хөрөнгө хаях уу, юутай илүү анхаарч тэмцэх үү, алинд нь илүү их цаг зав хөрөнгө хүчээ зарцуулах уу, альнийг нь одоо альнаас нь урьдчилан сэргийлж, альнаас нь таслан зогсоохын тулд ямар ажил хийх үү гэдэг тодорхойлдог. Энэ бол одоо эрүүл сайрал ухааны ердийн л одоо логик. Тэгээ энэ үднээс бол дэлхийн улс орн болгон гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг гэмт хэргийн тоо баримт, гэмт хэргийн байдлаа судлах ажлаас эхэлдэг. Хуулиа боловсруулахдаа ч тэр цагдаагийн байгууллага, хууль сахиулах бусад байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагын ажлыг төлөвлөхдөө бүр оронтойгоо нэмж хасахдаа ч тэр цагдаад хэдэн эргүүлийн машин явуулахаа хүртэл тооцохдоо тэр дандаа энэ тоо баримтандаа тулгуурладаг. Тэгээ энэ тоо баримтаа цуглуулж, энийг судлаж, энэндээ боловсруулалт хийж яг бодит байдал юу байна вэ гэдгийг тооцож гаргадаг энэ ажлыг хийгээд ирсэн улс орнуудын туршлага хамгийн нийтлэг байдлаар илэрхийлэхдээ бол энэ white paper on crime буюу гэмт хэргийн цагаан мэдээ гэх юм уу гэсэн ийм зүйлийг заавал гаргаж ирдэг ийм ёстой юм аа. За тэгээд энэ ямар ч санаа бодол, зорилго, бодлого ямар нэгэн стратеги тусад нь агуулаагүй зөвхөн байдал ямар байна вэ гэдгийг л наривчлах гаргаж ирэхийн тулд хийдэг учраас энийг цагаан мэдээ гэж нэрлэдэг, цагаан ном гэж нэрлэдэг. Тэгээ ийм зүйлийг бол эхлээд хийдэг. Тэгээ энэ дээрээ тулгуурлаад за бид авилгатай тэмцэхэд илүү ач холбогдол өгөх ёстой юм байна. Бид нуугдмал гэмт явдлаа ерөөс анхаарахгүй байгаа юм байна. Манай улсын хувьд бол хулгай гэдэг бүр нүүрэлцсэн юм байна. Гэмт хэргийн хохирол ийм байжээ гэдэг гэх мэт энэ тоо баримтаа цуглуулж авч байгаа. Одоо үүнээс хайш нөгөө санаа бодлоо зэгцэлж бодлогоо тодорхойлж явдаг энэ жишг байдаг. Тэгээ энэ дэлхийн улс орнуудын туршлагыг харж байгаад бид нар тэр аргачлалын дагуу анхны энэ гэмт хэргийн статистик тоо баримт тэгээ энэ гэмт хэрэгтэй тэмцэж байгаа энэ хууль сахиулах шүүх эрх мэдлийн байгууллагуудын хүн хүч, ажил хэргийн байдал, ямар ажлууд зохион байгуулчихсан, ямар одоо хөрөнгө мөнгө зарчихсан гэдгийг судалдаг энэ цагаан номыг одоо боловсруулсан юм аа. Тэгээ би одоо дахин талархал илэрхийлгээд энэ ажлыг одоо санаачлахад маш үнэтэй хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлсэн нээлттэй нэг форум гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэсэн хоёр байгууллагатай дахин талархал илэрхийлье.